Сайн байцгаана уу? Та бүхэн энэ өдрийн минь төргий Жуделожи подкастын маань нэгэн ээлж дугаар үгээр хэлж байна. За энэ удаагийн дугаарыг болвол эх орныхоо нийслэл Утаат Улаанбаатартаас Инга байна. За тэгээд өнөөдөр бид хоёрыг подкаст бичиж байгаа өдөр нөгөө Улаанбаатар хот бүр онцгой юутай Утаатай утаатай юм шиг байг. лээ те. Би нэр амар их Тэгээд зураг харсан шүү харин тийм ер нь амар байна. Тэгээд ингэж мэнчлэе гэж бодлоо. Жохон хар бараан ч гэсэн тэгэл байгаа байдал маань ийм учраас гээд за ингээд дугаараа эхлүүлж байна. Өнөөдөр болвол юу яд байгаа? Өмгөөлөгчийн шалгалт та бүхэн бас харсан бол зарлагдсан байгаа. 2024 оны 12 сарын 13 14-нд хийгдсэн байсан баха. За үүнтэй холбоотойгоор манай марлаа өнөөдөр өмгөөлөгчийн ёс зүйтэй холбоотой нэгэн сонирхолтой маргааныг ярихаар бэлтгэсэн байгаа. За тэгээ маргаан руу орохоос өмнө нэг бас зарын чанартай мэдээг спонсорд бол биш. Зүгээр нэгэн зарын чанартай мэдээллийг бас та бүхэнд хүргэе гэж бодсон юм аа. Энэ жил захиргааны иргэн шүүх Монголд одоо үүсгэн байгуулагдсан 20 жилийн ой тохиолдож байгаа. За үүнтэй холбоотойгоор захиргааны иргэн анхаачны шүүхээс бол видео илтгэлийн тийм уралдаан зарласан байгаа мэлээ. Тэгээд энэ видео илтгэлийг хүлээж авах хугацаа нь болохоор 11 сарын 25-нд дуусж байгаа. Тэгээд бидэд подкастынхаа бас description хэсэг дээр удирдамжийн линкийг оруулчихъя. Тэгээд сэдвүүд нь бол маш сонирхолтой. Тэгээд та бас захиргааны эрх зүйг сонирхон судалдаг. За эсвэл энэ чиглэлийн одоо өмгөөлөл энэ төр хийдэг бол өөртөө тулгардаг тэр асуудлуудыг шийдэхэд бас өөрийнхөө хувь нэмрийг оруулах зорилгоор бас энэ уралдаанд орвол сонирхолтой санагцсан. Тийм болохоор та бүхэн бас сонирхоод үзээрэй гэж хэлдэг юм аа. За ингээд маргаан руу орцгоё. За тэгэхээр мегада баярлалаа. Яг нөгөө нэг спонсорд бас болж болно шүү. Спонсор авъя шүү л. Тэрний хэргийн шүүх сонсч байл. Энд үүнтэй холбоотой ямар нэгэн ажил эрхлэлтэй хүн сонсч байл ч. За тоглоомчгүй нөгөө өмгөөлөгчийн ёстой холбоотой кейс сонгож авсан. За тэгээ мегас дурж ийн өмгөөлөгчийн шалгалтын топ зарлагдсан байлээ гэд саяхан бас нөгөө манай дугааруудыг харсан байх хуульчдын одоо холбооноос зохион байгуулсан энэ 2024 оны хуульчийн мэргэжлийн шалгалтууд бол ингээд зохион байгуулагч дуусаад үн гараад за тэгээ түүнтэй холбоотой бас хэд хэдэн дугаар бол манайх бэлтгэсэн. За тэгээ энэ хариу гарсны дараахан одоо ингээд шил дараалаад бол дараагийн шалгалт өмгөөлөгчийн шалгалт бол ингээд зарлагдсан байна. Бүртгэл нь бол 2024 оны 11-р сарын хэднээс ихсэн байсан байва. Дуус хугацаа нь бол гэж байсан байх шүү. Тийм ээ. Эхэлсэн нь бол 11 сарын 13-наас эхэлсэн юм байна. Тэгэхээр өмнөх 7 хоногоос бол эхэлсэн юм байна. Тэгээд 11-р сарын 29-ний өдрийн 18 цаг гэхэд дууссан байх юм биш үү. Тэгэхээр өөр нэг сар дуусаад л дуусах юм байна. Тэрнээс бас бүртгүүлэх хүмүүс байвлаас анхаарад тэгээд явна зээ гэж. Тэгэхээр нөгөө та бүхэн мэдж байгаачлан манай подкаст хөвчлэн усан дээр чөхөөс цэцэрлэгийн шийдвэрлэгдсэн одоо кейсүүд ярьдаг. Тэгээд тэндээс бол хөвчлэн одоо эрүү захиргаа иргэнгээд нөгөө 3 салбар эрх зүйн гол маргаануудыг түүж аваад яриад идэг бол энэ удаа л өмгөөлөгч ёстой холбоотой сонирхолтой кейсийг сонгож авсан. За угаасаа нөгөө яг усан дээр чөхөөс бат цэцэрлэгч шийдвэрлэгдэж байгаа бас нэг арай нэг тусгай журмаар яваад байгаа кейсүүд бол шүүгч ёс зүй, өмгөөлөгч ёстой холбоотой ийм кейсүүд байдаг. Тэгээд өмнө нь бас ярьж ирсэн хэсгийг санахгүй байна. Тэгээд одоо энэ удаа юу ч гэсэн онцлоод нэг сонирхолтой бас ер нь түгээмэл гарч болох үс нэрээ яад юм бол гэж гайхдаг нэг тийм өмгөөлөгч ёс зүй. За тэгээд тэр тусмаа тийм цахим орчинд холбоотой кейсийг бол сонгож авсан байгаа. За тэгэхээр ерөнхийдөө кейсээ үйл баримт руу гарахаас өмнө нөгөө товч мэдээллийг хүргэхэд тэгээ би өмгөөлөгч ёстой холбоотой маргааныг яаж шийдвэрлэх юм болоо гэдэг ерөнхий процессыг бас танилцуулъя гэж бодсон. Нөгөө хүмүүсээс тэмцээ мэддэггүй гэж магадгүй те одоо хуулийн салбартай холбоотой биш хүн хэрвээ сонсдог болвол магадгүй одоо өмгөөлөгчөд холбогдуулаад гомдол гаргахаар болвол ер нь ямар гомдолтой хаана яаж гомдол гарах уу гэдэг бас сонирхолтой гэж магадгүй гэж бодсон. За тэгээд гомдол гаргагч буюу энэ нөгөө нэг шууд хэрэг биш одоо ийм сахилгын хэрэгтэй холбоотой одоо арай өөр зурмаар явдаг гэх юм уу одоо захиргаа хэрүү иргэний эргээс гомдол гаргаж явж байгаа хин нэг хүн хэмжлэж гомдол гаргаж байгаа. За тэгээд гомдол гаргаж нь бол өмгөөлөгч байгаа. За өмгөөлөгч нь гэдэг одоо тийм өмгөөлөгч тий тийм өмгөөлөгч захиргааны хэргийн одоо завдаалгын шүүхэд гомдол гаргасан гэсэн үг. Хариуцагч нь бол Монголын өмгөөлөгчтэй холбооны мэргэжлийн хариуцлагын хороо байж байгаа. За гомдлогын шаардлага нь Монголын өмгөөлөгчтэй холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн
За энэ 7 дугаар тогтоол өвчнгүй болгуулах гэдэг ийм одоо гомдлын шаардлага бүхий ийм одоо гомдлог гаргасан. За тэгээд давталтын шүүхэд гаргаж байгаа гэдэг тэр үндслийг нь бол би дараа тайлбарлая. Гэвч гэсэн анхаачны шүүгэн шийдвэр бол байхгүй гэсэн үг. Давталтын шүүх анхаачны журмаар шийдвэрлэж байгаа. За тэгээд давталтны шүүхийн шийдвэр бол 2024 оны 7 дугаар сарын 1 өдөр гараад Улсын дээд шүүхээс 2024 оны 9 дугаар сарын 23-ны өдөр бол цэцлэн шийдвэрлэгдсэн. За нөгөө мэргэжлийн хариуцлага хорооны шийдвэр бол 24 оны 2 сарын 20-нд буюу ер нь бол ингээ 24 онд эхэлсэн ийм маргаан байл байгаамаа. За тэгээ ягаад нөгөө энэ өмгөөлөгч маань захиргааны нэрийн давталтын шүүхэд гомдол гаргаад энэ хэрэг ингэж усан дэжгүүр эцэрлэгдэн шийдвэрлэгдээд байгаа вэ гэдэг ер нь өмгөөлөгчийн ёс зүйтэй холбоотой маргаан яаж явдаг вэ гэдэг талаар ер нь товч мэдээлэл хүргэе. За бид нар ерөнхийдөө мэдж байгаа ч нөгөө өмгөөлөгчийн одоо мэрэгжлийн үйл ажиллагааг бол хуульчин мэрэгжлийн үйл ажиллагаанаас ялгаад өмгөөллийн тухайлаг бол тусад баталчихсан байж байгаа тий. Тэгээд тэнгэр өмгөөлөгчтэй холбоо энэ төр байгуулагдаад ингээд тусдаа ари өөр статустай байгууллага энэ төр болоод явж байгаа. Түүнээс ер нь өмгөөлөгчийн тэр үйл ажиллагаатай холбоотой харилцааг бол өмгөөллийн тухайлаар зохицуулах хэрэгтэй болж байгаа. За тэгээд өмгөөллийн тухайлан 31 дүр зүйлийн 31-ийн 1-д заснаар бол өмгөөлөгч өмгөөлөл үйл ажиллагаанда энэ хуулийн одоо 41-ийн 6-гийн 5 заасны дагуу буюу Монголын өмгөөлөгчтэй холбооноос баталсан тэрхүү ёс зүйн дүрмийг бол үйл ажиллагаанд баримталж одоо мөрдөж ажиллах ёстой. За тэгээ ёс зүйн дүрм нь бол ямар баримтж байх ёстой юм бэ гэдэг юм бол өмгөөллийн үйл ажиллагаанд заавал дагаж мөрдүүл зохиох тэрхүү ёс зүйн хэм хэмжээ. За тэгээ өмгөөлөгчөд хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг бол агуулсан байна гэдэг одоо ийм зүйлийг зааж байгаа. За тэгээ мөн хуулийн 31-ийн 3-т зааснаар яг тэр одоо энэ ёс зүйн дүрмд заасан одоо тэр үйл ажиллагаа хэм хэмжээг зөрчсөн өмгөөлөгчөд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг юм бол 3 шиг хариуцлага байна. За нэгдүгürt бас сануулна. Хоёрдугаарт одоо яг хэрэг эрхийг нь 1-ээс 3 жил хугацаагаар төтгөлдүүлнэ гэж байгаа. Тэгэхээр тэр хүн одоо 1-ээс 3 жилийн хугацаанд айл заасан хугацаанд өмгөөлөл үйлчлэгээ эрхлэх боломжгүй болно. За хамгийн хүнд хэлбэр нь бол өмгөөлөл үйлчлэгээ эрхлэх одоо эрхийг хүчингүй болгох ийм одоо төсөл байгаа. Яг хөө тэгээд хууль таснаар бол ингэж хүчингүй болгохноос хойш ер нь 5 жилийн дараагаар тэр хүн дахиж одоо өмгөөлөл үйлчлэгээ эрхлэх шалгалт өгөөд өмгөөлөл үйлчлэгээ эрхлэх боломжтой бол байдаг юм лээ. За тэгээд сая хэлсэнчлэн одоо энэ хүү дүрмийг бол ингэж дагаж мөрдөх хэрэгтэй хаа. За ихтэй ямар ихгээд одоо өмгөөлөгчид юм ёс зүйн хариуцлага хүлээлгээд энэ дүрмийг зөрчсөн байна гэж одоо шийдвэрлэх вэ гэдэг юм бол хуулийн 32-ийн 1 засны дагуу мэрэгжлийн хариуцлага хороо гэж байгаа. Нөгөө шүүгчийн ёс зүйн ороотой ерөнхийдөө бол төстэй гэсэн үг. За мэрэгжлийн хариуцлага ороо нь бол өмгөөлөгч хууль болон ёс зүйн дүрмийг зөрчиж маргааныг хянан шийдвэрлэх, за хариуцлага хүлээлгэх. За тэгээд энэ өмгөөллийн тухай бол ёс зүйн дүрмийг нэг мөр ойлгож хэрэглүүлэх талаар тийм зөвлөмж гаргах үүрэг бүхий байгууллага байт юм лээ. За тэнхүү хариуцлага ороо нь бол нийт 11 гишүүний бүрэлдэхүүнтэй бүрийн эрхийн хугацаа нь бол 3 жилийн хугацаанд одоо хүчинтэй. За тэгээ нэг удаа улирлын сонгож болдог ийм зохион байгуулалттай. За тэгээд энэ 11 гишүүнд нь ямар хүмүүс байдаг бэ гэд бүрэлдэхүүний тайлбар дурдах юм бол за шүүгч, прокурор, хууль зүйн асуудал гэсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдийн төлөөллөөс тус бүр нэг гэдэг юм. За тэгээ үлдсэн нь бол өмгөөлөгчтэй холбооны төлөөлөл байна гэд энэ ерөөдөө 7 өмгөөлөгч үлдсэн одоо 4 хүн нь болохоор шүүгч, прокурор, за тэгээд хууль зүйн яамнаас нэг иргэдээс нэг гэдэг одоо ийм бүрэлдэхүүнтэй 11 хүн бол байдаг юм лээ. Тэр бас ерөөдөө тал талын оролцоог хангасан юм шиг бол надад санагдсан. Гэхдээ 7 өмгөөлөгч яг нөгөө салбараас нь шалтгаалаад угсаад хийж байгаа тий. Өмгөөлөгчийн ёс зүй шийдвэрлэж байгаа учраас өмгөөлөгчнөр дийлэх байх нь одоо магадгүй төвчөж магадгүй тий. За маргаа үүсгэх асуудлын тухайд хуулийн 34-ийн 1 засны дагуу за мэргэжлийн хариуцлага хороол өөрийн санаачилгаа үүсгэж болно маргааныг. За эсвэл өмгөөлөгчтэй холбооны удирдах зөвлөл, өмгөөлөгчтэй холбооны ерөнхийлөгчийн хүсэлтээр за эсвэл шүүгч, прокурор хүн хуулийн этгээдийн гомдол мэдээллийн дагуу үүсгэж одоо маргааныг бол хийн шийдвэрлэх юм бэ лээ. Тэгэхээр хит хитэн одоо энэ өмгөөлөгчийн ёс зүйн маргаан үүсэх ийм одоо өөрөөр үндэслэл арга замууд байгаа гэсэн үг. Өөрөө санаачлагаараа шийдвэрлэх гэдэг нь бас надад айгүй сонирхолтой санагдсан. Заавал одоо гомдол мэдээлэл үндэслэхгүйгээр одоо энэ өмгөөлөгч ёс зүйн дүрм зөрчсөн байх боломжтой байна гэж одоо ёс зүйн үдтэй өөрөөр санаачлагаа шийдвэрлэж байгаа нь нэлээд онцлог санагдсан. За дараахийн мэргэжлийн хариуцлагаараа бол маргааны 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой юм лээ. За тэгээд тэрийг бол нэг удаа 30 хоногор сонгож болно. Тэгэхээр ерөнхийдөө ердийн маргаантай бас нэлээд төстэй байгаа цогтана. За тэгээд мэргэжлийн хариуцлага хороо ямар шийдвэр гаргадаг вэ гэдэг юм бол одоо ингэж гомдол мэдээлэл ч юм уу тий ямар нэгэн маргаа үүсгэсний дараагаар одоо тэр хүн ямар нэгэн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэх юм бол нэгдүгээр хариуцлага хүлээлгэж болно. Нөгөө хууль засан 3 ажил байгаа. Сануулах, эрхийг нь тодорхой хугацаагаар төлөвлөх, эсвэл бүрчингү болгох. За эсвэл тэр хүн ямар нэгэн дүрмийг зөрчсөн үйлдэл эсвэл тогтоогдоогүй хийгээгүй байна гэж үзэх юм бол маргааныг хэрэгсэхгүй болгоно. За 3 дугаарт яаж байгаа гэх юм бол нөгөө хууль хугацаа гэж бас байгаа. Хариуцлага хүлээлгэх хугацаа нь өнгөрсөн байх юм бол бас маргааныг хэрэгсэхгүй болгоно.
За тэгээд хамгийн сүүлд нь дөрөвдүгээрт нь ямар шийдвэр гаргаж болох вэ гэдэг юм бол одоо энэ нөгөө үйлдэл зөрчлийг нь тал бүрээс бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй байна. Одоо нэмэлт судалгаа шинжилгээ шаардлагатай гэж үздэг юм бол за нөгөө нэг нэмэлт ажиллагаа хийлгэхээр ажлын албанд буцаах буюу нэмэлт ажиллагаас хийж болдог юм зохицуулалттай байлээ. Энэ нь бол сонирхолтой санагдсан. За тэгэхээр мэрэгжлийн ажиллахаараа одоо ингэж шийдвэр гаргасны дараа хэрвээ тэр өмгөөлөгч ч юм уу эсвэл тэр гомдол мэдээлэл хүсэлт гаргаад байгаа хүн хөлийг итгээд бусад итгээд тэр одоо мэрэгжлийн ажиллахааны шийдвэрийг зөвшөөрөхгүй бол яах вэ гэдэг юм болвол шийдвэрийг иш зөвшөөрснөөс одоо гартаа авснаас хойш 30 хоногийн дотор захиргааны нэрийн шүүхт гомдол гарах хэрэгтэй гэж бол өмгөөллийн тухай заасан. За тэгэхээр энэ процессоос хойш бол захиргааны нэр шүүхт хэн шийдвэрлэх тухай хууль заасны дагуу дараагийн процесс өрнөх ёстой болж байгаа. За ихэнд дурдсанчлан захиргааны нэрийн давзаалгчдын шүүх бол одоо өмгөөлөгч ёстой холбоотой маргааныг агашны журмаар шийдвэрлэж байгаа тий. Яагаад гэх юм бол захиргааны хэрэг шүүхт хэн шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйл тухай журмаар шийдвэрлэх маргааныг бол заасан байдаг. Энэ нь одоо ердийн процессор ари өөр журмаар явдаг ийм маргаануудыг заасан байдаг тий. Жишээлбэл одоо сонгуультай холбоотой ч юм уу, тендертэй холбоотой ч юм уу. За эдгээрийн нэг нь бол өмгөөллийн тухай хууль заасан өмгөөлөгч ёстой холбоотой маргаан байсан. За өмгөөлөгч ёстой холбоотой маргааныг бол давтаалтны шүүх ангашны журмаар шийдвэрлэнэ. За тэгээд захиргааны процесс хуулийн 16-гийн 4-р засны дагуу ингээд нөгөө давзаалчны шүүгч нь агашны журмаар шийдвэрлэж байгаа болохоор улсын дээд шүүх маань энэ давзаалч шүүхийн агашны журмаар шийдвэрлсэн хэрэг маргааныг давзаалт журмаар шийдвэрлэх одоо энэ процесс руу орчиж байгаа гэсэн. За тийм болохоор ерөнхийдөө шүүхэд бол энэ хоёр одоо шүүх хурал болж явагддаг ийм процесс бол байх нэ. За тэгэхээр ерөнхийдөө одоо өмгөөлөгч явцтай холбоотой маргааны одоо процесс нь бол ийм байна. За тэгэхээр хэдүүлээ үйл баримт руу орцгоё. Тэгэхээр ерөнхийдөө процесс бол ойлгогдсон байх гэж бодож байна тий. За үйл баримтын хувьд бол ерөнхийдөө ингээд би бол уншиж байгаа бас нэлийн сонин бас ингээд юу гэмэрч амар түгээмэл гарч болох үз. Тийм одоо маргаан лим шиг санагц ингээд байж л байдаг. Эсвэл үнэхээр бид нэр ийм одоо орчин дасцсан ч юм уу мэдгүй ч шиг байдаг л шиг санагцсан. За гомдол нь ямар гомдол гаргасан бэ гэдэг юм бол иргэнээс энэ өмгөөлөгч Од бол холбогдуулж гомдол гаргаж байгаа. За юу гэсэн бэ гэдгсэн чинь за би өмгөөлөгч Од бол ингээ хүн ёсоор сайхан сэтгэлээр хандаж захидал явуулсны минь хариуд. За тэрээр олон нийтийн сүлжээнд намайг гүлэг минь гэж доромжилсон гэдэг одоо ерөөхдөө ийм гомдол бол гаргасан агуулга нь юу гэсэн бэ гэдгээр өөрөө ямар захидал явуулсан гэж одоо гомдол гаргаж хүн хэлж байгаа гэдгээр миний зүгээс өөрт нь одоо тохиолдсон хуулийн асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд одоо хандаж шүүхийн ажиллагаа явуулж байгаа. Гэтэл энэ асуудалтай холбоотойгоор одоо өөрт давуу байдал бий болох зорилгоор ямар нэг үндэслэгүй мэдээлэл тарахаас гадна за тийм миний хүүхдийн цэцэрлэгтэр очиж одоо багштай нь уулзаж занл хийлсэн доромжилсон байж болжгүй юм нөхцөл байдал байна гэдэг яг зүгээр гомдлоо дуртаад байгаа. Түүнээс л энийг нь одоо нэг тийм яг энэ хэрэг маргааны өмгөөлөгч очиод холбоотой маргааны хувьд нотолсон ч юм ач холбогдолтой гэж бол ерөөдөө үзээгүй. Ерөөхдөө өөрөө ингэж бол дуртадгийн. За тэгээд яг юу болсон бэ гэдээ одоо яг гүн рүү норох юм бол ерөнхийдөө эхлээд бол нэг хүн ийм гомдол гаргах цаан гэсэн. Энэ хүн намайг олон нийтийн сүлжээнд гүлэг минь гэж доромжилсон гэдэг ийм агуулга гаргасан. За өмгөөлөгч тэгээд цахим хаягтай яг юу гэж бичсэн бэ гэдгсэн чинь фэйсбүүк дээр л гэсэн үг шүү дээ. Ер нь өөрийнхөө профайл дээр юу гэж бичсэн бэ гэдгсэн чинь тэр нөгөө нэг өөрлөө нэрсэн захидлынхаа зургийг нь шууд дарж оруулангуудаа тэгтээ яг нөгөө юу юм байна л та одоо хаяг маяг ч юм уу одоо саяны захидлын сүүний гар үсэг мөсөх те тэр мөрийг юусаа хааж даралгүй тэр жигт нь оруулангуудаа амьдралтаа анх удаа сүрдүүлгийн шинжтэй захидал авч үзлээ. Дараагийн удаа захидал явуулахдаа өмгөөлөгч Од гээд тэг яг хаягаа бичээд тэр тоочуу гүлэг минь гэж байшаасаа гэж байгаа байхгүй юу. Тэг яг ийм пост байшуулсан. Тэгэхээр би бас байдгал пост гэж ботсон өгнөл. За тэг өмгөөлөгчийн зүгээс энэ үйлдэлтэй ямар тайлбар хийж байгаа вэ гэдэг юм бол өөрөө бол энийг өөрсдөө ёс зүйн зөрчил гэж угаасаа үзэхгүй байгаа. За юу гэж тайлбарсан гэдэг юм бол өмгөөллийн үйл ажиллагаа гэдэг бол өмгөөллийн тухай бол заасан. Тэгэд би энэ хүнд бол ямар нэгэн ерөөсөн өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлээгүй. Энэ хүн миний үйлчлүүлэгч бол биш ээ. Тийм болохоор би нөгөө өмгөөллийн тухайлаар одоо үйлчлүүлэгчтэй бол хүндэлттэй харилцах үүрэг хүлээж байгаа гэдгээ мэднэ. Гэхдээ энэ хүн надад үйлчлэгээ аваагүй. Би тэр оронд ямар нэгэн одоо хуулийн туслах үзэл гэрээ байхгүй учраас одоо энэ хүн ер нь миний үйлчлүүлэгч биш. Би бол тийм хүнтэй харилцах үүрэг хүлээхгүй гэдэг одоо тийм байдлаар тайлбарладаг. За тэгээд би одоо өөрийнхөө хувийн аккаунтаа одоо өөрийн найзууд донд үнэн бодит одоо болсон тэрхүү үйл явдлыг одоо бухимдаж бичсэн. Би өөрийн эмоциг бол гаргасан. Энэ бол ингээ миний хувийн орон зай байсан. Өмгөөлөгч үүрэгтэй бол төржилдөхгүй гэж бол би бодож чинь би бас энэ хүний нэр хүндийг гутаасан гэж бол үзэхгүй байна гэдэг бол
ийм тайлбарыг бол гаргасан. Тэг яг хэрэг маргаанд нь юу болсон юм бэ гэж ухаад үзвэл энэ хоёрын хоорондох ингээд захил харилцаа яваал тэгээ нэгэнд тэрийн зургийг аваад уурлалд оруулсан ийм үйл явдал. Тэг ягаад нөгөө захил мэлчил явуулах болов гэдгсэн чинь ерөнхийд нь яг ингээд та ерөнхий байлаад тайлбарлах юм бол энэ захил явуулаад байгаа хүнийх нь одоо эхнэр бол энэ маргаад байгаа өмгөөлөгчийн одоо туслах байсан юм байна гэж би ойлгосон. За тэгээд яг одоо тэр хүний туслах байсан тэр хүн одоо нөхрөөсөө салах болоод за тэгээд ерөнхийдөө энэ хүмүүсийн хооронд жоохон аргаа өрнсөн. Гэхдээ одоо жишээлбэл өмгөөлөгч юу гэж тайлбар хэлдэг вэ гэдэг юм бол одоо энэ хэрэгт намайг оролцсон гэдэг байдлаар бол гүтгсэн. За тэгээд тэрнээс гадна тэр хоёр хүний хооронд одоо тэр хоёр хүний гэр бүлийн маргаан гэх юм уу? Одоо угаасаа нэг шүүхтэр явж байгаа юм шиг байгаа. Ингээд зүгээр тайлбар тасна уншаад хахад тэрэнд нь одоо өөрөө ерөөс айл нэг тал нь өмгөөллийн үйл ажиллагаанд төр үзүүлээгүй байхад ингэж оролцуулсан нь бол надад үнэлэх байна гэдэг тайлбарыг бол өмгөөлөгч бол өөрөө хэлдэг. Нэг тиймэрхүү л юм болсон юм шиг байна. Тэгээд энэ хүн өөрөө бас яг юу гэж захил явуулсан бэ гэхээр яг хөө тэр нөгөө цэцэрлэгтэр очиж уулзсан гэдэг үйл баримтыг одоо захидалтаа дурдунгуудаа ийм байдлаар нөлөөлөх юм бол одоо юу гэх чинь би өөрийнхөө одоо эрх ашиг сонирхлыг шүүхэнд байгаа хамгаалуулна, мамгаалуулна. Тэгээд мэрэгжлийн үйл ажиллагааны дагуу явуулт гэдэг юм уу бас яг бас нөгөө эмоц илэрхийлээд бүх юмцэн шинжтэй захидал явуулах нь явуулсан юм шиг байгаа. За тэгээд ерөөдөө тэр хүн зургийг аваад оруулаад ингэж дуусгасан ийм пост оруулсан ийм л үйл баримт юм байна гэж ойлгосон. За тэг өмгөөлөгчийн холбооны мэрэгжлийн хариуцлагаараа ямар шийдвэр гаргасан бэ гэх юм бол өмгөөлөгч оог бол өмгөөллийн тухайлын 4-р зүйлийн 4-ийн 3 заасан хүний эрх хэрэгжүүлөө нэр төр алтар хүнд ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх. За тэгээд мөн л 14-р зүйлийн 14-ийн 1-ийн 9 заасан. За тэгээд өмгөөлөгчийн мэрэгжлийн орчин орооны 8-р зүйлийн 8-ийн 1 заасан гэдэг ерөөд юу зааж байгаа хэрэг өмгөөлөгч нь одоо бусдыг хүндэтгэх нь мэрэгжлийн ажиллагаанд 904-ийг баримтлана. За тэгээд хувийн амьдралдаа ч гэсэн одоо мэрэгжлийн үүрэгтэй зөрчилдөхгүй байх нөхцөл бий болохоос зайлсхийн өөрийн мэрэгжлийн үүрэгтэй холбоотой худал төрөгдүүлсэн агуулгатай өмгөөлөгчийн мэрэгжлийн нүрэндээ гутгаасан за эсвэл хянан шийдвэрлэх ялгаанд төрөөр нөлөөлөх мэдээллийг хориглон зэрэг иймэрхүү залтуудыг зөрчсөн байна гэж үзээд за тэгээ яг сануулгах хариуцлага хүлээлгэсэн юм бэ нэлээ. Эхний хамгийн өрнөхийн нэг 3 ажиллагаас эхнийх нь гэсэн үг шүү дээ. Сануучлах хариуцлага хүлээлгэсэн. За тэгээд тэрийг нь бол ерөнхийдөө өмгөөлөгч маань чиглүүлээд захиргааны нэрийн дардлаасны шүүхүүд бол гомдол гаргаж явж байгаа юм болчихсон юм лээ. За тэгээд захиргааны нэрийн дардлаасны шүүх юу гэж үзсэн бэ гэх юм бол Монголын өмгөөлөгчтэй холбооны шийдвэрийг бол буруутгах үндслэл бол тогтоогдохгүй байна гэж үзсэн. Одоо мэрэгжлийн хариуцлах орны шийдвэрийг зөвтгсөн гэсэн үг. Ингэхдээ юу гэж тайлбарсан бэ гэх юм бол өмгөөллийн үйлчлэгээ эрхэлж буй өмгөөлөгчийн хувьд одоо зөвхөн хуулийн тусалтай үзүүлж байгаа үйлчлэгчдэр хязгаарлахгүйгээр этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй харилцаагаа дүүрлээ. Тэгээд ажлын цагаар бол ажлын бус цагаарч явах зүйтэй байж мэрэгжлийн нэр хүндийг гутах алиул гарахгүй байх ёстой гэж үзсэн. За тэгээд шүүхээс мөн сануулгах хариуцлага хүлээлгэсэн бол өмгөөлөгчийн одоо гин буруутай үйлдэл хэлбэртэй нь бол ерөөдөө нийцсэн байна. Тэгээ ингээ байдлах хамгийн хөнгөн тийм хариуцлага эхний одоо хариуцлага байгаа даа шүү дээ. Үйл ажиллагаанд төвлөрүүлээгүй хөнгөө болгоогүй гэдэг одоо ийм тайлбарыг хийсэн байсан. За тэгсэн чинь дахиад нөгөө өмгөөлөгч маань усын дэжигт бол дагдаалах гомдол гаргасан. Ягаад тэгэхээр өөрснөө одоо нэр зорилго хүлээлгээд байгаа шийдвэрийг бол бас үндэслэхгүй гэж үзээд байна шүү дээ өөрөө. За тэг усын дэжиг бас юу гэж үзсэн бэ гэхээр дагдаалтын шүүхийн шийдвэрийг бол хэвээр үлдээгээд энэ гомдол гаргах юм буюу өмгөөлөгчийн одоо гомдлыг нь бол хангаагүй. Ерөнхийдөө энэ хүнд энэ ёс зүйн оролдлого хүлээлгэсэн шийдвэр бол бас үндэслэлтэй байна гэж үзсэн. Өмгөөлөгч юу гэж тайлбар хийлээд байгаа гэхээр нөгөө эн чинь нэгдүгээрт миний надаас одоо хөлсөн тусалтай авч байгаа миний үйлчлэгч биш штэ гэдэг тайлбар хэлсэн штэ. Өнгөт тэн дээр бол усын дэжиг бол одоо нөгөө өмнө нь миний дурдсанчлан хүн хөлийг итгээд за тэгээ бусад итгээд гомдол гарах боломжтой нэлийн дэлгэрэнгүй одоо юу гэдэг чинь өргөн хүрээнд гомдол гаргаж болох тийм нөхцөлийг бол өмгөөлийн тухай заасан байсан. За тэрийг бол дурдаад зөвхөн нөгөө хөлсөн тусалтай үзүүлж байгаа үйлчлэгч гомдол гаргана гэдэг бол үндэслэлгүй маа. Ер нь ингээд хүн хөлийг итгээд бол 900 төвчлөлтэй холбоотой гомдол гарах эрхтэй гэдэг бол дүгнэлтийг хийсэн. Тэгэхээр одоо альва нэг өмгөөлөгчөд холбоотой 900 зөрчилтэй холбоотой гомдол гаргаж байгаа бол заавал одоо тэр хүнээс 900 тусалтай авсан ч гэдэм юм уу те үйлчлэгчэнд байхаг бол шаардаагүй гэж тайлбарласан. За тэгээд одоо нэг гол үндэслэл болгоод байгаа тохиолдолд нь өмгөөлийн тухай 14 дугаар зүйлийн 14-ийн 1-ийн 9 зааснаар өмгөөлөгч өмгөөллийн ажиллагаа эрхлэхдээ бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж ёс зүйн дүрмийг баримтлах гэж бол заасан. Өөрөөр хэлбэл зөвхөн үйлчлэгчтэй гээгүй бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандах ёстой гэж бол заасан байна. Тэгээд өмгөөлөгчийн мэрэгжлийн ёс зүйн дүрмийн 4-р зүйлийн 4-ийн 1-ийн 3 болохоор ажил хэргийн нэр хүндийг хүндэтгэх гэдэг зарчмыг баримтлан
одоо ёс зүйд одоо үл нийцгүүл гарахгүй байхаар л заасан байна. Тэгэхээр нөгөө үйлчлүүлэгчдэр хязгаарлахгүйгээр бусад этгээдтэй ч мөн хүндлэлтэй харьцах зүйтэй одоо тийм байх ёстой гэж улсын дэд хөгжил тайлбарласан. Тиймээс гомдол гаргачдаас бол цахим орчинд одоо нийгмийн сүлжээнд өөрийн фэйсбુક хуудсанд зохимжгүй үг гэлэг бол агуулсан мэдээлэл оруулсан. Тэгээ нөгөө гүлэгмийн гэж тусгахынтаа тэрийг бол зохимжгүй гэлэг агуулсан одоо ийм мэдээлэл оруулсан нь угаас нэгийг тогтоох гэсэн. Тэгээд устгасан нь бол одоо энийг зөвтгөх үндэслэл бол болохгүй. Яг тэр нөгөө зөрчил угаасаа гаргачихсан тэр үйлийг хийх гэсэн болохоор устгасан ч гэсэн тэр нь шууд үүсэгдэхгүй гэж одоо тайлбарлаад. За тийм болохоор ерөнхийдөө ёс зүйн зөрчил гаргасан гэдгийг бол ингэж хിവэрүүлдээсэн ийм кейс бол басан байна. Тэгээ үйл баримтын тухайд ер нь харах юм бол ингээд айгүй өдөр тутамд түгээмэл магадгүй тохиолдож болох үст те. Тэгээ ялангуяа нийгмийн сүлжээнд ер нь хүмүүс им одоо юу гэх юм наагуураа юм төлөөтэй шүү дээ тий уг нь. нөгөө яг би нүрээ хараагүй учраас ингээд бас цэнгуу бүдүүлэг байгаа те. Тий. Тэгвэл яг тийм нөхцөл байдалд бол ингээд ердийн нөхцөлд ингээд гарч болтгол кейс юм шиг харагдаж байгаа боловч эргээд энэ бол нөгөө юуны хувьд те одоо Мэргэжлийн үйл ажиллагааны тийм ёс зүйн хувьд ёс зүйн хувьд бол нийцэхгүй байна гэдэг ийм шийдвэр гарсан. Тэгээд ялчгүй одоо өмгөөлөгчийн шалгалт өгөх гэж байгаа хүмүүс маань ч гэсэн өөртөө одоо ёс зүйн дүрмээ сайн одоо уншаад тэгээд мөрдөөд тааж мөрдгөн байна. Эргээд одоо өмгөөллийн үйл ажиллагаа хэдийн хийгээд эрхлээд явж байгаа энэ хүмүүс маань ч гэсэн ер нь бас анхаарах зүйтэй ийм шийдвэр болсон харагдаж байна те. Би надад сарын сонирхолтой санагдсан. Магадгүй бас ийм өргөн хүрээнд хамардаг нь зүгж байж магадгүй те. Ялангуяа нэг одоо өмгөөлөгч хуульч ч юм уу шүүгч гэдэг юм уу энэ хуульчин салбарын хүмүүс чинь нөгөө бусад хүмүүстэй илүү ёс зүйн ч гэдэг юм уу одоо үлгэрдүүрэл болох ёстой гэж үздэг аль аль салбар талаасаа. Тийм болохоор магадгүй нөгөө өргөн хүрээнд одоо гол үндэслэл болгоод байгаа нь илүү зохимжгүй үг хэлэг ашигласан ч гэдэг юм уу те иймэрхүү биш байдлаар холбогдтойгны одоо мэдээллүүдийг нууцлаад тэгээд ерөнхийдөө энэ бол ингээд зохимжлгүй үйлдэл юм гэдэг дургуутслаа ингээд яг зүү ёсоор илэрхийлсэн байсан бол магадгүй зүүн төвчл болохгүй байхыг бол үүсэхгүй. Яг нь хит нөгөө сэтгэл хөдлөлтөө автаад бас иймэрхүү зөрчил бол түгээмэл гардаг байх гэж бол би бас бодсон. За тэгэхээр иймэрхүү байлаа. Юу яаж хахад сүүлийн үеийн ер нь нөгөө юунуудыг харж хахад шийдвэрүүдийг харж хахад 10 сараас бас яг энэ өмгөөлөгчийн ёс зүйтэй холбоотой асуудлууд шийдвэрлсэн кейс бас өмнө ажиглаж ирснээс олон шийдэгдсэн ер нь харагдчихсан. Хэл мэдээллийн эрхлэлээр одоо юугаа тухайн хэрэгтэй холбоотой ч юм уу те ингээ мэдээлэл энэ төр өгтөө одоо ёс зүйн дүрмээ төрсөн энэ төр гэсэн тиймэрхүү кейсүүд нэлээд шийдвэрлэгдсэн харагдчихсан. Тэгэхээр манай өмгөөлөгчид маань бас өөрсдийнхөө яг мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гэдэг утгаараа тий энэ юугаа 9 дүрмээ бас айгуу сайн уншиж ойлгоод тэрийгээ бас өдөр тутмынхаа үйл хэрэгт айгуу сайн дадуулах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Тий, одоо нөгөө хуульчид ч гэсэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах гэсэн дүрм гэж байгаа. Тий. Тэгээ тэрийг уншаад л баримтлаад л бас байх үүрэг хүлээж байгаа юм байна лээ. Хуульчид маань. Нөгөө хуульч өмгөөлөгч гэхээсээ гадна ер нь л ийм одоо мэрэгжил болгон дээр ч байна уу те ёс зүйн дүрм гэж байгаа шүү дээ code of ethics гэдэг үглүү те бидний хувьд гэх юм уу энийг айгүй тийм тухаглалын шинжтэй хүлээж авдаг юм шиг надад бас зарим талаараа ажиглагдаад байдаг. Ер нь одоо нийтлэг байдлаараа гэх юм уу те за мэрэгжлийн үйл ажиллагааны ёс зүйн дүрм гээл тэгэхээр за ерөөхдөө нэг тийм нарийн уншдаггүй за нэг ойлгомжтой юмнууд бичсэн байдаг те за хуулаа дээдлэн бусад хүмүүсийн хөндлөн гээд тэгээд ийм тухаглалын шинжтэй хүлээж авдаг учраас магадгүй бас ийм алтаанууд гаргадаг байж магадгүй. Тэгээ мэдээж нийгэм чинь илүү бас ийм сайн сайхан тийшээгээ явж байгаа илүү хөгжиж байгаа гэдэг утгаараа бид нар тэрийг одоо зөвхөн тунхаг те за нэг юм байх ёстой учраас л нэг юм байгаа гэдэг байдлаар хүлээж авахгүй. Эднэрийгээ илүү тийм чухалчлан хүлээж авах бас шаардлага зүйлсээр харж байгаа. Тийм. За тэгэхээр иймэрхүү байна. Гэтэ нөгөө сүүлд жишээлбэл манайхан танд бас нөгөө ус төрч мөрчдөд бас нэлийн иймэрхүү бичүүлэр бас хатуу ханддаг штэ. Тэгээ сүүлд нөгөө би Elon Musk-ыг Twitter дээр биш X платформ дээр юуг нь харсан чинь Elon Musk чинь сүүлд нөгөө нэг бараг юу лээ
efficiency department ч илүү нэг тийм department шинээр бий болгоод Аа, одоо тэдний government намайг тийм тэнцэн шүү тийм дээ. тэгээд тэгсэн чинь тэрнийх нь толгойлогч нь хэн байх вэ гэдгсэн чинь Elon Musk байхаа болцсон байсан баггүй юу. Тэгээд тэгсэн чинь Elon Musk сүүл тэрнтэй холбоотой нэг тийм мим постлтан заяо. Тэгээд яг амар инээдтэй мим постлтаа байсан баггүй яг та одоо тайгаад хараарай. Тэгээд яг тиймэрхүү жишээлбэл үйлдэл манай улс төвчд их юм бол манайхан бас яг тиймч эргээр хүлээж авах юм шиг санагдаагүй. Гэхдээ надад тэр бол айгу пан байсан баггүй юу. Одоо Elon Musk-ийн тэр мим яг яг харахгүй соёлын ялгаа малгаа айгу байх шиг байна гэж бол бодсон. Тэрнтэй адилхан нөхцөлдөөс айгу олон соёлын ялгаа байгаа. Улс орон болгонд ари өөр өөр зохицуулт бас байдаг байх гэж бодсон. Яг Тиймэрхүү нэг байна. амар хамаатай биш ч гэсэн тэгвэл би яг яаж шийдэгцнийг бас мэдэхгүй. Ер нь зөвхөн нөгөө цахим орчинтой холбоотойгоор тэг чи сайн нөгөө Элмас гэнтрэг ярьсан чинь санчлаа. Хаана нэлээдээ нөгөө бас нэг тийм төрийн албан тушаалтанд X дээр блоклуулсан нэг гар шүүгддэг байхгүй юу? Энэ чинь ингээд нийтийн албан тушаалтан те энэ хүний би сошиал сувгуудаас ингээд энэ хүний үйл ажиллагааг нь Мэдээлэл ингээд авах хэрэгтэй гэдэг. мэдээлэл авах хэрэгтэй. Тэгсэн маа блоклоод миний мэдээлэл авах хэрэгэнд халтж гэн гэд нэг тийм кейс үүссэн явж байсан. Тэг яг хөө би яаж шийдчихсэн нь бол мэдэхгүй. Гэхдээ манай дээр ч гэсэн зөндөө гардаг штэ тий. Нөгөө Амар их блок гардаг хаа. гих мэтчлэн тэгэл яг хөө одоо сошиал медиа энтертэй холбоотой бас ингээд сонирхолтой кейсүүд гарч байна. Тэгээ тэр зүгээр санаанд орлоо. Бас сонирхолтой шин тий. Надад чи нэг тийж тайд үзээд. Тийм. За тэгэхээр өнөөдрийн дугаараар бидэд өмгөөлөгч ёсцоо. Тэгээд ер нь цахим орчинтой холбоотой. За тэгээд тэр тусмаа бусдтай ч юм уу тий түн үйлчлэгчтэй биш бусад этгээдтэй хүртэл нь хүндэтгтэй харьцах хэрэгтэй үүрэгтэй гэж дүгнсэн энэхүү шийдвэрийн талаар ярилцлаа. Тэгээд манай өмгөөлөгч болохоор явж байгаа хүмүүс маань анхаарал тавина бизээ. За тэгээд энэ удаагийн дугаараар өндөрлж чинь анхаарал хандсан баярлалаа.